За өнгөрсөн 30 жилийн бодлогын гажуудлыг 100 хоногт засах боломжгүй гэж та сая хэллээ. За тэгвэл энэ гажуудал бий болгоцсон байгаа манай Арслан намын гишүүдийн яриад байгаа нийгэм улс төр эдийн засгийн энэ бүх гажуудлыг бий болгосон 30 жилийн дийлэнх цаг хугацаанд таны сонгогдсон Монгол Ардын нам засгалсан. За тэр дундаа та Монгол Ардын намаас 2004 оноос хойш улс төрийн өндөр дээд албан тушаал ашиж ажилласан байна. Тэгэхээр бол 100 хоног бол уул нь бол хангалттай л гэж бид хараад байгаа. Гэхдээ эрт орой эзэн нэгэн цагт юм шинтгэл хийх шинэ итгэл төрж байгаад бол бас баяртай байна. За 2026 онд иргэд аж ахуй нэгжүүд нийт 29.7 их найд төгрөгийн татвар төлөхөөр төсвөлжээ. 2020 оноос хойш ердөө 6 жилийн дотор иргэдийн төлж байгаа татвар 3 дахин нэмэгдсэн байна. Монгол Ардын нам удаа дараалан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр гэх мэт байж болох бүх татваруудыг нэмсэн. Татваргүй төр гэж байхгүй гэж та сая бас хэллээ. Гэхдээ татвар хурааж байгаа төр иргэдтэй тэр татврын мөнгөөр нь нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэдэг. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, эмнэлэг бүх зүйл нь байдгаа. Дид үтсийн хөгжил нь ямар байдаг вүлээ. Гэтэл Монгол улсад өнөөдөр татврын ачаалал энэ дид үтсийн хөгжлөөр төрийн үйлчилгээний чанараараа илүүрхэж байгаа Европын улс орнуудтай дүүцгүүц хэмжээнд очижээ. Өнөөдөр Монгол улсын иргэд аж ахуй нэгжүүдийн төлж байгаа татврын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа 29% байна. За дэлхийн дундаж бол 16.7% байгаа. Тэгэхээр манай энэ татврын ачаалал чинь тэр Европын улс орнуудтай адилхан болчиход байдаг. Гэтэл иргэд ерөөсөө тэр төрийн үйлчилгээг бол хүртэж чадахгүй байгаад байна. Иргэдийн төлж байгаа татврын мөнгө амжиргаанд нь хүрэхгүй харин төрж сургасан авилгын сүлжээг санхүүжүүлээд байгаа учраас энэ урсгал зардлаа тань. За ерөнхий сайдын микрофоныг өгье. За түрүүн шийдвэр гишүүнч асуусан ер нь олон жил ажиллаа гэдэг. Гэхдээ би ажилласан газар болгонд өөрчлөлт шинжилт хийж байсан. Жишээлбэл би гадаад харилцааны сайд байхдаа гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилж 30 хөршийн бодлогыг анхудаа цаасан дээр бод дээр томьёолсон. Улс орноор нэрээр нь заасан. Гадаад харилцааг эдийн засгуулах хөтөлбөр бодлогуудыг тусгасан. Би энэ Атрын аян энэ ажлуудыг бас хөр суурийн тавьж хэрэгжүүлж ирсэн. Хамгийн сүүлийн тод жишээхэд бидний санаачилсан зөвлөлт харчлаар хэрэгжүүлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд өнөөдрийн үндэсний баялагын сан, өнөөдрийн төсвийн доктортой байдлын энэ мэтгэлцээний зарчим, энэ 126 гишүүн болохын чинь тухай 108 гээд дутуугаа гүйцээж 2023 онд гүйцээгээд энэ өөрчлөлтийг хийснээр өнөөдрийн танхимд энэ мэтгэлцээн бодтой өрнж арчил шинж шатанд гарч байгаа. Энэ бүхэн бол өөр өөрийнхөө байгаа газараа хийдэг ажил болохоос биш, эдийн засгийн 100 хоног дотор сэргээждэг эд шидэн буй бол биш. Ямиг нураахад 4 жил өтгөл 4 хоногч шаардлагатай юм бэл. 4000 гаруй аж ахуй нэгж хөгжлөгдсөний үр ашиг нь хайдсан бэ гэдээ асуувал өнөөдөр 1991 онд Монгол улсын экспортын 80% нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан. Өнөөдөр бол 5% хүрэхгүй болсон байна. Ийм учраас бид нар энэ үр дүнгүй шинжил хөгжлүүдийн үр дүн ямар вэ гэдгийг өөрчилж засах гэж байгаад биш. Байшинг барихад 4-өөс олон жил хэрэгтэй болно. Нураахад 1 хоногч хэрэгтэй байж болно. Тийм учраас энэ бол мэдээж улс төрчсөн асуулт, улс төрийн асуулт тавих нь зүй эсний хэрэг. Гэхдээ бид энэ өнөөдөр урагшаа эрүүлэр харж эр шинтгэлийг хамтдаа хийж энэ улс орн хөгжихийн тулд энэ парламентын шинжилгээг бид эхлүүлсэн, хийсэн. Зөвлөлт харчлалын механизмыг суулгасан, хуулийг баталсан. Энэ бүхний үр дүнд ч өнөөдрийн энэ парламентын арчлал бэхжсэн, сайжирсан олон асуудлууд бий. Харин бид нар энэ хуулиа хэрэгжүүлээгүй удаашрсан. За Батбаярын жаргалын гишүүн 1 минут нэмж өгье. За өнөөдөр Монгол улсад 2 компани нэг нь татврын байгууллагт хуримтлагдсан татврын өртөө байна. 2020 онд нийт аж ахуй нэгжийн татврын өр 260 тэрбум байсан бол 2024 оны эцэст татврын өр 3.5 их найд болж 13 дахин нэмэгджээ. Тэгэхээр энэ өрөндөө баригдаж байгаа компаниудаа дэмжихийн тулд та ерөнхий сайдын хувьар юу хийх вэ? Нөөтийн буцаа олголтын 370 тэрбум гих халамжийн маягтай бодлогыг татврын шинжилэл гэж тайлбарлаад байгаа гэж чинь бас ойлгохгүй байгаад байна. Яг боддоор татврын дарамтанд учраад байгаа татврын байгууллагт хуримтлагдсан өртөө байгаа компаниудаа та яах гэж байгаа юм бэ? Энэ улсад чи одоо цаашдаа хувийн хвшил гэж байхгүй боллоо. Тийм ч учраас арчсан нам татвараа бууруул гэж удаа дараалан шаардаад байгаамаа. Энэ асуултанд та бас хариулж өгнө үү?
За ерөнхий сайд хариулъя. Нэгдүгээр энэ дэр. Би түрүүн бас хэлсэн татварын шинжилгээний үр дүнд иргэд аж ахуй нэгжүүдэд тулгарч байгаа татварын дарамт ачааллыг 3-аас 4 их найд төгрөгөөр бууруулнаа. Эхлээд энэ дарамтаа бууруулахын тулд дэг шударга татварын тогтолцоог бий болгож бааз зураа өргөжүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр чи нөгөө тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, эмч багш нарынхаа цалин хөрөнгө оруулалтыг би шийдвэрлэх ёстой. Тийм учраас энэ бааз зураа өргөжүүлж хэрэгжүүлэхийн тулд нэмэгдсэн үртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлж 27 оноос одоо 100% болгож иж энэ одоо үндсэндээ 2 сая татварын байцаагчтай болж иж бүртгэлээ хил тод болох гэдэг шүү дээ. Ингээ бүртгэл хил тод болоод ирэхээр дараагийн татварын дарамтаа бууруулах бааз зураа дэг шударга татварын тогтолцоо бүрдүүлэх үндсээр бүрдэн хэрвээ би алдаагүй бол сангийн сайд татварлалт нэмээд хариулчаарай 3.5 их найдын дийлэнх нь ашигт малтмлын нөөц ачигсны төлбөр байдаг санаж байна. Амнаатын төлбөр бол бас энэ бодох тооцоо гаргачилтайгаа холбоотой асуудлууд бас бий. Тийм учраас тэр чиглэл. За жавхлан сайд нэмж хариулт өгье. 3 дугаар энэ дэр. За гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Таны ярьж байгаа нийт дүн бол зөв дүн байна. Гэхдээ энэ хуримтлагдсан олон жилийн өөр биш юм байна. Татварын хугацаа тайлан үүсээд, өр төлбөрүүд үүсээд дараагийн хугацаа тайландаа төлөгдөөд явдаг л ийм л дүнгууд юм байна. Тийм учраас энэ нэмэгдэж байгаа нь өөрөө чи эдийн засагт хэлж байна. Татвар төлөлтийн суурьд хэлж байгаатай л ийм холбоотой асуудал юм байна. Тэрнээс аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвартай шууд холбоотой асуудал бол энэ биш шүү дээ. Тодорхой хэмжээний нөлөө бол байгаа. За Жудгийн Баярмаг